Сайн байцгаана уу? Руна ТV суугта тавтай морилцгаана уу? Өнөөдөр ярих энэ хэрэг болохоор Японы Кёто мужийн Нантан хотод гарсан Юки хүүгийн алга болсон хэрэг байгаа. Солонгос улсад сүүлийн үед олонний танил болон оддуудын дунд нэлээд алдартай болоод байгаа биеийн жинг бууруулахад дэмжлэг үзүүлдэг MaxGuard Pro гэдэг бүтээгдэхүүнийг танилцуулж байна. Энэхүү бүтээгдэхүүн нь хоол идсэний дараа цусан дахь сахарын хэмжээг тэнцвэржүүлэх, мөн дасгал хөдөлгөөн хийх эсвэл хоолны дэглэм бариад эрч хүчээ алдаж ядарсан хүмүүст эрч хүч нөхөх, мөн хөлсөн хоолоо идснийхээ дараа тус бүтээгдэхүүнийг хэрэглэснээр өөх тос нүүрс усыг задлан биеинд хоримтлуулахгүйгээр жин хасахад тусалдаг бүтээгдэхүүн юм байна. Та бүхэн бүтээгдэхүүний талаар орц найрлага, дэлгэрэнгүй мэдээллийг нь бүтээгдэхүүний Facebook болон Instagram хуудаснаас нь авч болох юм. Японд яг одоо тасралтгүй шуурхай мэдээ болж байгаа энэ хэрэг нь 2026 он буюу саяхан болсон хэрэг байгаа. Тэгээ энэ хэрэг болохоор бүр өглөө болсон. Хүүхэд өглөө алга болж эцэст нь хүйтэн цогцс болон олдсон бөгөөд үүн дээр нэмээд гэмт хэрэгтний үлдээсэн олон улмөрч байсан гэдэг нь илэрхий болоод байгаа ийм хэрэг байгаа. За тэгээ энэ хэрэг гарсан газар болохоор Кёто хотын төв биш харин Кёто мужийн Нантан хот. Хүн ам нь ердөө 30,000 орчим тайван нам гүн байгаль сайтай жижигхэн суурин гэж ойлгож болно. Ийм газруудын нэг онцлог байдаг. Хүмүүс нь бие биенээ ерөнхийдөө таньдаг. Энэ нь жижиг тосгон жижиг хотуудын ер нь бол нийтлэг шинж. Нантан хот байгаль сайтай, хүмүүсийн сэтгэл нь уужуу, тэр дундаа хүнд төрлийн гэмт хэрэг бараг гарч байгаагүй бүс нутаг гэж тооцогдож ирсэн. Гэтэл 2026 оны 3 сард болсон Юки хүүгийн алга бололт дараах нь түүний нас орсон байдалтай олдсон хэрэг энэ бүс нутгийн тайван амьдралыг тэр чигт нь бот нэргсэн байгаа. 3 сарын 23-ны өглөөний 8 цаг 30 минутын үед Сонабе баг сургуулийн ойролцоо Юки хүүг аав нь машинаараа сургуулийн орчимд нь хүргэж өгөөд буулгасан гэж ярьдаг. Энэ мөч бол түүнийг харсан хамгийн сүүлийн баттай мөч гэж үзэгдэж байсан. Үүнээс хойш хинч түүнийг хараагүй. Машины зогсоолоос сургуулийн урд хаалх хүртэл шулуун замаар ердөө 150 м орчим зайтай байсан бөгөөд яг үнэндээ тэр замаар л сургууль руу орох ёстой. Эсрэг зүг рүү явах шалтгаан хүүхдэд байхгүй. Тэгэхээр машинаас буусныхаа дараа Юки сургууль руугаа орох ёстой байсан. Гэтэл тэр өглөө 8 цаг 30 минутанд сургууль хичээл нь эхэлж эрцээг нь шалгах үед Юки байгаагүй. Гэвч сургууль нь энэ талаар эцэг эхтэн шууд мэдэгдээгүй. Учир нь сургуулийн зүгээс тайлбарлахдаа 3 сарын 24-нөөс эхлээд гэр бүлээрээ Тайван руу аяллаар явнаа гэд багшаас нь чөлөө авсан байдалтай байсан. Тэгээ энийг болохоор сургуулийн аппликейшн дээр чөлөөгөөр тэмдэглэжсэн байсан болохоор багш нар нь 23 гэдэг нь яг 1 хоногийн өмнө учраас өдрөө буруу сонгочихсан болоо өнөөдрөөс эхлээд чөлөө авсан байх гэж үзээд ноцтойгоор бодоогүй гэж байгаа. Түүнчлэн 3 сарын 23-ны өдөр Японы хичээлийн жилийн онцлогоос шалтгаалan төгсөлтийн ёслолын өдөр байсан. Японд шинэ хичээлийн жил 4 сараас эхэлдэг. Тухайн үед Юки 5 дугаар ангийн сурагч байсан. 4 сард 6 дугаар анги болох гэж байсан гэсэн үг. Тэгэхээр ийм шалтгаанаар сургууль эхэндээ түүнийг ирээгүйд тийм ч онц ноцтой ач холбогдол өгөөгүй байсан байгаа. Тэр өдрийн өглөөний 11 цаг 50 минут орчимд байдал өөрөөр эргэж эхэлсэн. Хүүхэд огт ирээгүй төдийгүй сургууль ерөөсөө харагдаагүй буцаад явсныг нь ч мэдэхгүй гэсэн мэдээлэл гарсан. Өөрөөр хэлбэл ирсэн үү үгүй юу гэдэгтээ биш хүүхэд бүр мөсөн алга болсон юм биш үз гэсэн асуудал гарч эхэлсэн. Энэ байдлыг сургуулийнхан жижүүр анзаараад Юкигийн гэр бүлд мэдгдсэн байсан. Өглөөний 8 цаг 30 минутаас хойш бараг 4 цаг өнгөрсний дараа л гэр бүл нь энэ тухай мэдсэн гэсэн үг. Дараа нь хэвлэлээр гарснаар Юкигийн аав цагдаагийн газар руу залгаж алга болсон тухай мэдгдсэн бөгөөд тэр даруй эрдлийн ажиллагаа эхэлж хайлт олон чиглэлд явагдаж эхэлсэн. Төөрөм, ойр хавийн бүх газар гэр орчмоос эхлээд ойр хавийн бүх CCTV бичлэгийг дахин нягтлсан. Учир нь энэ бол алга болсон хэрэг байсан учраас магадгүй хүүхэд сургууль руу ороогүй өөр газар руу явсан байж болох уу гэсэн өнцгөөс харах шаардлагатай болж эхэлсэн гэсэн үг. Ойролцоох төмөр замын буудал хүртэл бүгдийг нь шалгасан учраас цаг бол нэлээд зарцуулсан. Тэгээ ингээд Юки хүү алга болсноос хойш цаг нэлээд зарцуулагдсан боловч ямар ч сураг ажиг гараагүй учраас 3 сарын 25-нд Кёто мужийн цагдаа нар Юкигийн нүүрний зураг өмссөн хувцсны мэдээллийг нийтэд ил болгож хэргийг олон нийтэд зарлан хайх ажиллагаа болон өргөжүүлж эхэлсэн. Ингээд орон даяар энэ хэрэг мэдээ болж эхэлсэн. Хүмүүс бүгд л эсэн минь буцаад ирээсэй гэж хүсэж үнэхээр буцаж ирнэ гэж найдацгааж байсан боловч цаг хугацаа бол өдөр хоногоор өнгөрч амин чухал Golden Time нь дуусаж эхэлсэн. Тэгээд 3 сарын 29-ний өдөр анхны томоохон баримт гарч ирдэг. Юки хамгийн сүүлд харагдсан сургууль орчмоос баруун тийш 3 км зайтай уулын бүсэд түүний байнга үрж явдаг байсан түнхэн олддог. Хэвлэл мэдээлэлд энэ түнхийг төрөл садангийн хүн олсон
гэж гардаг. Өөрөөр хэлэх юм бол гэр бүлийнх нь олсон гэсэн үг. Цагдаа нар ч юм уу эсвэл ямар нэгэн өөр хүн олоогүй гэр бүлийнх нь олсон гэсэн үг байгаа. Энэ нь бол анхны эд мөрийн баримт болдог. Гэхдээ тэр газар нь гар утасны сүлжээ хүрдэггүй уулын бүс байсан бөгөөд газар орчин нь ч маш нарийн бараг ганцхан замтай хүн яагаад зориуд тийш орж ирэх вэ гэж гайхмаар тийм газар байсан. Гэсэн ч цүнх олдсон учраас магадгүй хүүхэд энэ хавьд ирсэн байж болох юм. Магадгүй уул руу орсон байж болох юм гэж үзээд ойролцоох цөөрөм, усны сувг, уулын зам гээд бүгдийг нь дахин нэг бүрчлэн цагдаа нар бол хайж нэгжлэг хийж эхэлсэн боловч цүнхнээс өөр баримт юусоо олдоогүй. Ингээд 4 сарын 3-4-ний өдрүүд ч өнгөрсөн. Тэгтэл 4 сарын 12-нд дахин нэгэн дохио гарч ирдэг. Энэ удаа Юкигийн гэрээс 4 км орчим зайтай уулын дундаас түүнийх байж болцшгүй хар өнгийн пүүз олдсон. Энэ нь 2 дахь эд мөрийн баримт байсан гэсэн үг. Гэтэл байршлыг нь харуул маш сонин. Хэрв Юки ганцаараа явсан гэж үзвэл эхлээд баруун тийш 3 км газар явж цүнхээ орхиод дараа нь дахин өөр чиглэлд явж байгаад гутлаа тайлаад явсан гэсэн дүр зураг гарч ирнэ. Гэтэл энэ бол тэр насны хүүхдийн хэвийн хөдөлгөөний зам ерөөсөө биш байсан. Тухайн үед бол Юки 10 нас гарантай 11 нас дөнгөж хүрж исэн тийм хүүхэд байсан. Түүнээс гадна хүүхэд гутлаа тайлаад уулын дунд явж байна гэдэг бүр ойлгомжгүй мэдээж ингээд хүмүүсийн дунд нэг бодол хүчтэй төрж эхэлсэн. Хин нэгэн эд зүйлийг нь зориуд тарааж тавиад байгаа юм биш үү? Тэгвэл энэ нь гэмт хэрэгтэн байна гэсэн үг юм биш үү? Энэ чинь хүчтэй гэмт хэргийн шинжтэй хэрэг байх магадлалтай байна штэ гэсэн яриа интернет олон нийтийн дунд аажмаар газар авч эхэлсэн. Тэгээд дараагийн өдөр буюу 4 сарын 13-ны 16 цаг 40 минутын орчимд сургуулиас баруун өмнө зүгт ойролцоогоор 2 км зайтай ой модтой газраас цагдаа нар нэгэн цогцсыг олдог. Энэ бол Юки алга болсноос хойш 22 дахь өдөр нь олдсон зүйл аа. Ингээд цагдаа нар шинжээчд бол яаралтай шинжилгээ хийсний дараа тэр цогцос Юкиг их мөн болох нь тогтоогддог. Хэвлэлд зарим задрал явагдсан байсан, цайрсан хэсэгч харагдсан гэсэн мэдээлэл гарсан. 4 сарын 14-нд хэвлэл мэдээллийнхэн DNA болон задлан шинжилгээний дүнгээр уг цогцос Юки мөн болохыг баталсан ч нас орсон шалтгаан тодорхойгүй хэвээр байна гэж мэдээлдэг. Нас орсон ойролцоо хугацааг зөвхөн 3 сарын сүүл үе гэж багцаалдаж ярьсан. Яг хэд хоногийн өмнө нас орсон байх магадлалтай гэдгийг бол дэлгэрэнгүй яриаггүй. 4 сарын 15-нд өглөөний 10 цагийн орчимд Юкигийн гэрт нэгжлэг хийсэн гэсэн мэдээлэл гарч эхэлдэг. Цагдаа нар шүүхээс зөвшөөрөл авч цогцос нууж шилжүүлсэн байж болзошгүй гэсэн ангиллаар гэрт нь нэгжлэг хийж эхэлсэн. Японд аллагын хэргийг шууд нотолж чадаагүй үедээ с ิจ гтнийг баривчлах хүчтэй мөрдөн шалгалт явуулахын тулд эхлээд цогцос нуусан шилжүүлсэн гэсэн зүйл ангийг ер нь бол хэрэгэлдэг. Яагаад гэвэл аллагын хэргийг яг тэр мөчөд нотлох хэцүү. Гэхдээ с ิจ гтэй хүнийг бол тул явуулж бас болохгүй учраас эхлээд цогцос нуусан шилжүүлсэнтэй холбоотой баримтаар баривчилж дараа нь задлан шинжилгээ, нарийн шинжилгээ, мэдүүлэг зэргийг ашиглан аллагын хэргийн дараагийн шатанд тогтоодгоо гэсэн үг аа. Тэгээд эндээс болохоор бид нэг зүйлийг бодох хэрэгтэй болсон. Юки алга болсон үеийн нөхцөл байдал өөрөө үнэхээр хачирхалтай. Машинаас буусан газар нь сургуулиас нь ердөө 150 метрийн зайтай өөр сургууль руу явах замгүй тийм газар буулгасан. Тэр өдөр төгсөлтийн ёслолтой байсан бөгөөд Юки өөрөө тухайн арга хэмжээнд сурагчдыг төлөөлөн оролцох ёстой байсан. Хүүхэд гэж сүлд нь бол яригдсан. Тэгэхээр тэр сургууль руугаа орох ёстой байсан. Гэвч аав нь цагдаад өгсөн мэдүүлэгтээ өглөө 8 цагийн орчимд сургуулийн хаалганаас 200 м орчим зайтай газар буулгасан гэж хэлсэн. Энэ мэдүүлгээр бол Юки сургуульд орсон байх ёстой. Гэтэл нэгдүгээр CCTV-д хүүхэд хаанч харагдаагүй. Хожим гарсан мэдээллээр аавынх нь машин бол бичлэгдээр харагддаг. Гэхдээ хүүхэд бол өөрөө юусоо харагдаагүй. Өөрөөр хэлбэл энэ маш богино зайд хүүхэд яг уур мэт алга болсон гэсэн үг байна. Сургууль руу орох ойролцоох бүх зам, галт тэрэгний буудлууд, эцэг эхчүүдийн машины хар хайрцагны бичлэг хүртэл шалгасан ч тэнд бол Юки юусоо харагдаагүй. Ийм богино зайд тэр олон хүнтэй төгсөлтийн ёслолын өдөр эцэг эхчүүд хүүхдүүд холхиж байсан газар дундаас нэг хүүхэд гинт мөргүй алга болно гэдэг бол үнэхээр бодит бус зүйл шиг сонсогдож эхэлсэн. Дээр нь аав нь тэр өдөр өөрийнхөө машины хар хайрцгийг унтраачсан байсан нь хүмүүсийн эргэлзээг бол улам ихсгсэн. Энэ бол үнэхээр хачирхалтай зүйл байсан. Тэгээд хүмүүсийн дунд хоёр таамаг хүчтэй гарч ирдэг. Нэгдүгээрт Юкиг аавын хэлсэн тэр газарт огт буулгаагүй байж магадгүй. Хоёрдугаарт хэрэг 3 сарын 23-наас өмнө ч болсон байж магадгүй. Өөрөөр хэлбэл 3 сарын 23 бол хамгийн сүүлийн харсан өдөр биш, харин зөвхөн аавын мэдүүлэг дээрх огноо байгаа. Эд зүйлстэй холбоотой байршлууд ч бас маш хачирхалтай байсан. Энэ нь төөрсөн хүүхдийн хэвийн хөдөлгөөний зам биш, харин гэмт хэргийн хохирогчийн эд зүйлсийг гэмт хэрэгтэн зориуд тарааж хайсан юм шиг харагдаж эхэлсэн. Цүнх олцсон газар, гутал олцсон газар, цогцос олцсон газар бүгд хоорондоо
нилээн зайтай. Юки шиг насны хүүхэд гутлаа тайлцгаад уулын бартаатай газар тэрч бүхэл хөл нүцгэн алхаж явах боломжгүй. Дээрээс нь гутал нь эмх цэгцтэй тавигдсан байсан гэсэн яриа бас гарсан. Хэрэг хүүхэд төөрч тэнж явсан бол гутал нь хөлөөсөө мултраад жигд бас хаягдах нь бол хэвэн. Гэтэл энд хин нэгэн зориуд байрлуулсан юм шиг цэгцтэй зэрэгцүүлээд тавьсан байсан. Цүнхч мөн адил яг хүн тавьчихсан юм шиг тийм байрлалтай байсан гэж байгаа. Түүнчлэн эд мөрийн баримтууд олдсон газар өөрөө маш асуудалтай. Уул ихтэй нутгийн хүмүүс хүртэл хөдөө аж ахуйн ажилгүй л бол баг очдоггүй тийм газар бүс нутаг байсан. Цүнх олдсон газрын эзэнч ярилцлаганда энэ газар нутгийг сайн мэддэг хүн биш л бол энд ирэх боломжгүй гэж хэлсэн байсан. Өөрөөр хэлбэл гэмт хэрэгтэн нь Нантан хот Сонабе орчмыг маш сайн мэддэг, ойр хавьд амьдардаг, эсвэл өмнө нь тэнд амьдарч байсан байх магадлал өндөр харагдаж байсан. Тиймээс цагдаа нар албан ёсоор зарлаагүй байсан ч интернет хэрэглэгчид олон нийт бүгд нэг хүн рүү сэжгээ чиглүүлж эхэлсэн. Тэр нь бол мэдээж аав нөгөө. Цогцтой холбоотой шинжилгээний зарим хэсэгч бас нэлийн хачирхалтай. Цогцос тодорхой хугацаанд гадаа байсан болохоор задрал явагдсан. Гэвч мэдэгдснээр шийдвэрлэх нүдэнд ил харагдах том гэмтэл илрээгүй байсан. Тиймээс шууд үхлийн шалтгаан нь тодорхойгүй. Цаашид илүү нарийн шинжилгээ хийх шаардлагатай. Биеийн дээр хурц зэвсгийн уул мөр, хугарал, ясны гэмтэл, илт цохилтын уул мөр бас илрээгүй. Өөрөөр хэлбэл гаднаас харахад эсэргүүцлийн шарах, илт зодуурын уул мөр юусоо байгаагүй гэсэн үг юм. Тэгэхээр энэ нь бас амьсгалыг нь богоогдуулсан байж магадгүй, эсвэл эм хэрэгэлсэн ч байж магадгүй гэсэн олон боломжийг нээж өгсөн. Гэхдээ энэ бүх нарийн мэдээлэл нь мөрдөн шалгах ажиллагааны нууц тул шууд бол олон нийтэд одоогийн байдлаар ил олоогүй байгаа. Сургуульч бас маш том асуудал болж байгаа. Юкиг эрдсэн дээр байхгүй байгааг мэдсэн ч гэсэн баруун 4 цагийн турш гэр бүлд нь мэдэгдээгүй, өсөлтийн ёслол байсан, завгүй байсан гэж тайлбарласан ч гэсэндээ олон нийтийн зүгээс энэ бол голден таймыг алдагдуулсан гэж шүүмжилсэн. Мөн нэг эргэлзээ гарч ирсэн нь үнэхээр 3 сарын 23 байсан нь үнэн үү гэсэн асуулт. Учир нь 3 сарын 20-оос 22 хүртэл Японд амралтын өдрүүд давхцсан урт амралт байсан байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл Юкиг 3 сарын 18-наас хойш хэн нэгэн хүн ерөөсөө яг баттай харсан уу гэсэн асуудал гарч эхэлсэн. Тиймээс 3 сарын 23 нас орсон ч байж болно. Түүнээс өмнө ч нас орсон байж болно. 23-нд биш өөр өдөр цогцос эд зүйлсийг зөөсөн ч байх магадaltaй гэсэн таамаг гарч ирж эхэлсэн байна. 4 сарын 15-ны өглөө 10 цагт цагдаа Юкигийн гэрт нэгжлэг хийсний дараа 37 настай хойд эцгийг нь цогцос нуусыг хэрэгээр баривчлах зөвшөөрлийг хүссэн. Мэдээлэл гарахын өмнөхөн тэр хүн мэдүүлэг өгсөн гэсэн бөгөөд тэрээр цогцыг нуусан гэдгийг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ алаагүй гэдгээ бол одоо хэлчихсэн байгаа мөлий. Өөрөөр хэлбэл цогцос зөөсөн, нуусан тухай маргах аргагүй нотлох баримтууд гарч ирсэн бололтой. Ямар баримт байж болох вэ гэх юм бол магадгүй дугуй мөр, гэр доторх цогцос байсан уул мөр, машины GPS, машины хөдөлгөөн, ойр орчмын бичлэг, утасны дуудлага, явсан маршрут гэх мэт олон магадлалууд гарч ирсэн байх магадлалтай. Гэхдээ аль нэг нь хангалттай, хүчтэй байсан учраас түүнийг бол баривчилж байгаа гэдэг нь ойлгомжтой. Тэгэд одоогийн байдлаар болохоор гэмт хэрэгтнүүдийн яг нийтлэг гаргадаг тэр шинж тэмдгийг аав нь бол гаргаж байгаа юм билээ. Одоогийн байдлаар аллагын шууд нотлохоо байхгүйд тэд ихэвчлэн би сэрхэд хүүхэд аль хэдийн нас орчихсан байсан, эмнэлэгт хүргэх ёстой байсан ч айгаад яахаа мэдэхгүй байсан. Тэгээд сургууль руу аваачсан юм шиг царайлсан, би сандарсан, алга болсон юм шиг мэдгдсэн. Цогцосыг нуусан нь үнэн гэж мэдүүлсэн байгаа. Тэгээ энэ бол нэлээд нийтлэг байдаг тийм зүйл байгаа. Өөрөөр хэлбэл би аллах хийгээгүй зүгээр л нуусан гэж өөрийнхөө ялыг бууруулахыг оролдож байгаа гэмт хэрэгтний үйлдэл байгаа. Дараа нь задлан шинжилгээгээр нотлохоо гарч ирэхэд зодсон нь үнэн, гэхдээ алах санаагүй байсан өхөн гэж бодоогүй гэх мэт дээр ер нь бол мэдүүлгээ хэрэгтнүүд өөрчилж эхэлдэг. Яг л энэ байдлаар явж байна гэж үзэгдэж байгаа. За ингээд харамсалтайгаар амь насаа алдсан хүү бол 11 настай бага сургуулийн сурагч байсан. За одоогийн байдлаар баригдчихад байгаа с ิจ гтэн аав нь бол 37 настай. Тэгээд энэ хүн бол яг төрсэн аав нь биш, хойд аав нь байсан. Ээжтэй нь яг сүулт суусан хүн байсан гэсэн мэдээлэл бол одоогийн байдлаар нэлээд гараад байгаа юм билэ. За тэгээд бас цогцсыг хэд хэдэн газар зөөсөн байх магадлалтай, машинаараа зөөсөн байх магадлалтай гэсэн мэдээлэл гарсан байгаа. За тэгээд одоо яг 4 сарын 15-наас хойш шинжлэгдсэн мэдээллээр бол хиндээ би халаагүй гэж мэдээлж жисэн бол одоо би хоолойг нь боосон гэж хэрэгээ бол хүлээж эхэлж байгаа байдалтай байгаа юм билэ. За тэгээд яг шүүхийн шийдвэр ч юм уу шүүх хурал хизээ болох вэ гэсэн тиймэрхүү нарийн мэдээллүүд нь бол харахандаа гараагүй байгаа. Тэгээд одоогийн байдлаар Японы ард иргэд бол бүгдээрээ л яг энэ хэрэг дээр ямар шийдвэр гарах бол яагаад тэр бяцхан хүүхдийг энэ хойд аав нь алах болсон, ээж нь яг юу хийжсэн, хаана исэн, ямар хүмүүс исэн гэх мэтчлэн мэдээллийг бол олох гэж оролцоож байгаа. Тэгээд яг нарийн мэдүүлэлүүд бол гараагүй. Цагдаа нарын зүгээс бол хараа
баахандаа мэдээллийг цацааг байгаа юм бэлээ. Гэхдээ Японы яг нэг онцлог нь болохоор гэмт хэрэгтэн гэдэг нь батлагдах юм бол шууд царай төрхийг нь нуудаггүй ил цацчихдаг ийм онцлогтой. Тэгээ энэ байдлаар бол аавынхын царай төрх нь бол ил гарч олон нийтэд ил болсон байгаа. За ингээд өнөөдрийн та бүхэнд бэлтгэж хүргэсэн хэрэг бол үнэхээр харамсалтай хэрэг байлаа. Тэгээд энэ хэрэг дээр бас нэмэлт мэдээллүүд гарвал би бас та бүхэнд үргэлжлүүлээд пост хэлбэрээр ч юм уу эсвэл шинэ дугаар болгоод оруулах болно. За ингээд өнөөдөр ч гэсэндээ миний бэлтгэсэн дугаарыг сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Удахгүй бүгдээрээ дараагийнхаа дугаараар уулзцгаая.